Сайн бацгаана уу? Манай Кристос өгдөг тамирал. Өнөөдөр бид орчин үеийн залуусын амьдралыг хэмээх тохирох минималист гэрийн интерьер саундыг хуваалцгаална. Хэрвээ та илүү зөвхөн амар зүйн хүчин бүрдүүлэхийг хүсэж байгаа бол энэ бичлэгийг тань зориулсан гэж найдаж байна. За эхлээд бүгдээрээ минимализм гэж яг юу вэ гэдэг талаар ярилцъя. Минимализм гэдэг нь бага бол их философи зөвлөсөн бөгөөд хэрэгцээтэй зүйлсийг л хадгалж илүүдэл бүхнээс ангижрахыг хэлдэг. Энэ нь орон зайг илүү хожим болгож 50 мэдрэмж төрүүлж Монгол залуусын завгүй амьдралд энэ хэм маяг хэлнэ гэж найдаж байна. Залуусын амьдрал өнөөдөр маш их ажилтай байдаг болсон. Гэр орон тантанд уулзалт авчрах юм. Минималист чинь стресс багасгах, бүтээлч байдгийг нэмэгдүүлэх, мөн цэвэрлэх хялбар байдлаар онцлог. Мөн залуус маань өөрсдийн онцлогийг зүүн боловч уучиртай зүйлсийг сонгодог болсноор минималист чинь илүү их таалагдах болсон. За ингээд бүгдээр үнцэн хэсэг болох практик зөвлөгөө рүү гаръя. За эхний зөвлөгөө бол тавилга сонголт юм. Эхний алхам бол олон үйлдэлтэй авсаархан тавилга сонгох нь чухал. За жишээ нь оруулдаг бөөдөн эсвэл хан дотоодыг тавиурах гэхэд энэ таны орон зайг хэмнэхээс гадна цэвэрхэн харагдах болно. За хоёрдугаарт нь болохоор өнгөний зохицол. Өнгөний сонголтууд дээр та илүү их ач холбогдол анхаарах хэрэгтэй. Саарам гөнгө нь минималист хэм маягийн гол онцлог бөгөөд саарал, цагаан, бийч зэрэг 50 өнгөнүүдийг сонгох нь илүү үр дүнтэй. За мөн 2-3 өнгө бол энийг илүү загварлаг харагдана гэж болно. За 3 дахь зөвлөгөө маань бол декор ба гэрэлтүүл. Гэхдээ та декорт ачаал хөөс зайлсхийж байгалийн элементүүдийг ашиглавал илүү үр дүнтэй байдаг. Жишээ нь модын идэл, гэрэлтэй ургамал, за эсвэл энгийн ваш ч юм уу те. Мөн зөөлөн гэрэлтүүлэг сонгосноор таны өөрөө илүү дулаан урамсгалт харагдана. Орчин үеийн залуус минималист интерьерийг зөвхөн завурлаг байдалтуудыг 5 дахь амьдралын хэм маягийнхаа тусгал болгож сонгож байна. Та ч гэсэн минималист гэрийн интерьерийг туршаад үзээрэй гэж зөвлөж байна. Ингээд та бүхэнд минималист гэрийн интерьерийг хэрхэн өөрийн амьдралд тохируулж болох талаар хуваалцлаа. Хэрвээ танд энэхүү үед ямар таалагдсан бол манай сувагт заавал subscribe хийж лайк дараарай.